За би энэхүү бичлэгээрээ Монголдо буцаж очиж амьдрах нийт 9 шалтгааныг нэрлэе. Хэрвээ та сонирхож байвал миний бичлэгтэй хамт байгаарай. За миний бичлэгийг өмнө үзэж байгаагүй намайг танихгүй хүн байх юм бол намайг Эрка гэдэг. Би Австрали улсад одоо 4 дахь жилдээ амьдарч байна. Энд анх мастер хамгаалахаар ирчээд тэгээд одоо үргэлжлүүлээд ажиллаад явж байгаа ийм хүн байна. За би яг энэ бичлэгийг хийх болсон одоо шалтгаан гэх юм уу, санаа нь яаж орж ирсэн гэхлээр би саяхан нэг хоёр найзтайгаа яриад байжсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр хоёр Монгол буцах уу, Австралида байх уу гэдэг талаараа одоо шийдвэр гаргах гад хоорондоо ярилцж байгаа юм. Тэгээд тэр хоёрын шалтгаануудыг ингээд сонсоод ангууд дийлэнх шалтгаан нь дандаа хүүхэд дээр суурилсан мэт юм лээ. Одоо ингээд хүүхэдтэй болох хоёулаа яах юм, хүүхдээ яаж өсгөх юм, хүүхэд аль орчинд нь байвал эрүүл агаарт одоо өвчин зовлонггүй сайн өсөж бойжих юм бэ гэдэг дээр үндэслэж дийлэнх шийдвэр гаргаад байгаа байхгүй юу. Гэтэл миний хувьд би ганцаараа Австралид амьдардаг. Тэгэхээр одоо бүх шийдвэрэл би өөрийгөө бодож гаргадаг. Тэгэхээр энэ дээр айгүй олон зөрүү байдгийн байна да. Би айгүй өөрийгөө бодож нэг ийм тодорхой хэмжээнд Монгол руу явах чагсаалт гаргадаг болвол гэр бүлтэй хүмүүс ер нь бол хүүхдээ л бодож шийдвэр гаргадаг юм байна гэдгийг анзаараад тэгээ ганц бие хүн Монгол руу буцах шалтгаанууд юу байж болдгийм бэ гэдгийг энэ хүвчлэрээ яриа гэж бодсон юм. За хамгийн ихний шалтгаан бол ойлгомжтой. Бидний хайртай дотны гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаатан садан бүгдээрээ Монголд байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ хамтдаа цагийг одоо чанартай, дурсамжтай өнгөрөөхийн тулд тэр хүмүүстэй илүү ойрхон байх нь зөв юм байна гэж ер нь бол сүүлийн үед бодоод байгаа. Сүүлийн үед гэдэг нь нас ахихын хэрээр гэсэн утгаараа шүү. Залуу байхад ч явах те одоо дөнгөж хортой байхад те найзууд л илүү чухал юм шиг санагдаад найзуудтайгаа л хамаг их цагаа өнгөрөөхийг хүсдэг гэсэн бол одоо эсрэгээрээ ээж автайгаа илүү яаж цагийг өнгөрөх боломж байна. Тийшээ хамаг одоо урахана гэх юм уу зарцуулдаг болчдөг юм байна. Тэгээд угаасаа бид нар чинь мөнх наслахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр чинь бидний ээж автайгаа одоо хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа анх байснаас ер нь бол ингээл багасаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өдрөөс өдөрт багасж байгаа энэ цаг хугацаагаа одоо сайн ашиглахын тулд Монгол руу эртхэн шиг яваад тэндээ одоо гэр бүлийнхэнтэйгээ байсан нь зөв юм болов гэж бодож байна. За дараагийн нэг шалтгаан бол карьер байна. Би яг одоогоор ингээд нэг компанид ажиллаад хийж байгаа ажилдаа дуртай, энэ ажилдаа айгүй талархдаг, гоё байгаа ч гэсэндээ ер нь бол би Австралид насаараа амьдрахгүй учраас өөрийнхөө карьерийг 10 жил 20 жилээр өртөөс урт хугацаанд төсөөлж чаддаггүй ч гэжтэй угаасаа би төсөөлье гэж боддоггүй. Ойрын хэдэн жилдээ Монгол буцна гэж бодоод идэг байхгүй юу. Тийм болохоор эртхэн шиг Монгол руугаа буцаад карьераа тэнд эхлүүлээд өөрийнхөө байр суурийг олоод авч исэн дээр юм болов гэж бодсны үндсэн дээр Монгол явах нь ер нь зөв юм байна гэж миний хоёр дахь шалтгаан эндээс гарч ирж байгаа. За 3 дахь шалтгаан бол Монголд бизнес хийхэд Австралид бизнес хийснээс илүү их боломж байдгийн юм шиг надад санагдаж байна. Тэр нь ямар утгаараа вэ гэхлээр одоо Монголд ямарваа нэгэн бизнес эхлүүлээ, бүтээгдэхүүн үйлчилгээ оруулж ирээ, юм үйлдвэрлэе гингүүт тэр нь анхдагч байх эсвэл цөөн тооны өрсөлдөгчтэй байх магадлал айгүй өндөр. Гэтэл Австралид юу ч хий гэсэн 1000 өрсөлдөгч байгаа. Би нэг юм эхлүүлээ гэвэл би дандаа 1000 нэгтгэх юм уу те эсвэл 100000 нэгтгэх юм уу болж энэ зах зээлд нь орж ирнэ гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор Монголд өрсөлдөөн бага учраас Монгол бизнес эхлүүлвэл боломжтой юм болов уу гэж би хараад байгаа юм. Ер нь бол ингээд Австралид ирснээс хойш Монголтойгоо бүх юмнуудыг ингэж харьцуулж хардаг болчт юм байлээ. Зүгээр нэг бүтээгдэхүүн үйлчилгээ байхад өөрөө хэрэглээл за энэ ямар гоё юм бэ гэд өнгөрчихгүй. Энэ бүтээгдэхүүнийг яаж хийх юм бол эдгээр хаанаас оруулж ирд юм бол энийг яаж Монгол руу оруулах вэ? Энэ үнэхээр хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ чинь хүний амьдралыг айгүй хөнгөвчлөлтөг юм байна шүү дээ. Ийм юмыг би Монголд хизээч хэрэгжилж байгаагүй шүү дээ гэдэг тиймэрдүү байдлаар айгүй их боддог. Өмнө нь би бас нэг Австралид байдаг, гэхдээ Монголд байдаггүй одоо тийм сонирхолтой бизнесүүд гээд би нэг бичлэг хийж ирсэн. Тэр бичлэгэн дээрээ ч гэсэн дурдчихсан санаа болгоно нь дандаа миний юм харьцуулж боддгоос орж ирчихсэн байхгүй юу. Ер нь бол би энд ингээл байж байхдаа бүх юмнуудыг дандаа энийг Монголд оруулаад ирчүүл яах вэ? Энийг Монголд хийвэл яах вэ гэж байнгын бодож байдаг. Тийм учраас нэг өдрөл би ямарваа нэг юм хийх байх гэж бодож байна. Угаасаа ер нь миний ойлгож байгаагаар миний анзаарснаар гадаадд байдаг хүн болгон Монголд очиод нэг бизнес хий эсвэл яг над шиг л ингээд энийг Монголд оруулаад ирчихсэн, энийг Монголдо хийчихсэн гэдэг нэг тийм бодол тээж явдаг байх гэж бодож байна. Тэгэхээр би зөвхөн өөрөө биш гадаадд байдаг бүх хүмүүсийг төлөөлж яг энэ шалтгааныг хэлж байгаа байхаа гэж бодлоо. За дараагийн Монгол буцах шалтгаан бол амьдрал Монголд айгүй тийм
адал явдалтай, өрнөл ихтэй, сонирхолтой байдığım шиг надад санагдаж байна. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхлээр Австралид миний амьдрал одоо яг нэгэн хэвийн ер нь бол жоохон уйтгартай ч юм уу да нэг тиймэрдүү гэж би тодорхойлж хэлнэ. Яагаад би тэгж хэлж байна вэ гэхлээр өглөөний ажилдаа явлаа, орой тараад ирлээ. Тарж ирээд нэг ойр хаваараа алхдаг ч юм уу, эсвэл нэг юм хийдэг, тоглолдог ч юм уу тий. Нэг тийм юм хий чинь эсвэл хаяа нэг ажлынхантайгаа гарч орно, найзуудтайгаа уулзна. Гэхдээ тэр уулзалт бол зүгээр за би ажиллаа тарчлаа уулзах уу гэд хизээж уулзахгүй шүү дээ. Шууд тэгж юу нь бол уулзах тохиолдол айгүй ховор байд юм билээ. Дандаа ингээд эртнээс те 7 хоногийн өмнө ч юм уу төлөвлөө. За тэр өдөр яг тэдэн цагт энэ газар уулзцай гижиж уулзт юм билээ штэ. Энэ нь яг уу ингээд нэг бодлын айгүй сайн те юмыг эртнээс төлөвлөөд системтэй байгаа нь сайн боловч нөгөө талаараа надад нэм жоохон ядаргаатай ч юм шиг санагдаад идэг байхгүй юу. Гэтэл Монгол би яадаг байсан бэ гэхэлэр өглөө босоод ажилдаа явлаа, өдөөс хойш нь ажиллаа тарлаа. Гэртээ хармаар байвал харчин, хармааргүй ах юм бол шууд нэг найз руугаа залгаал тий. Жоохон хармааргүй санагдаад байна уулзах уу гэж уулзчин. Эсвэл гэртээ хоол хийж идмээргүй ч гэдэм үү тий. Тийм байх юм бол шууд нэг ихч рүүгээ залгаал эсвэл хамаатныхындаа шууд яваад орчин бараг эхэлж мэлэгчгүй баха. Тэгээд яг уу мэдээж та гэртээ байгаа мó гэж баталгаажуулж асуун л та тэгээд очиж байгаа гэдгийг хэлнэ. Тэгэнгүүт за би хоол идэггүй шүү надаа нэг хоол хийчирээ гэж яваад орчин. Тэгэл ороод ахындаа ороод гоё юм ярьж мэрж байгаа л тэгэнгүүт чинь тэнд мэдээж манай дүүнер байгаа. Дүүнертэйгээ ингээл баахан эрхлэлтэж байгаа л манай дүүнер ч гэсэн өөрхөн анаа би тэгсэн гэсэн би тийм авсан, юм авсан, энийг хардаад би танд ингэж үзүүлээ нэ тэрэг янз бүрийн юм яриад энэ болгон чинь амьдралыг айгуу тийм сонирхолтой болгоод юм байлээ. Тэгэл ингээл дүүнертэйгээ ярьжаал за хэдүүлээ хагасаа мэдсэн юу их үү, хамт хоол идэх үү, эсвэл парк явах уу ч гэдэг юм уу тий. Ингээл юм ярьж байгаа л төлөвлөгөө зохиочин эсвэл зүгээр нэг миний толгонд хамгийн их орж ирж байгаа жишээ нь бас энэ байгаад байна л да. Энийг заавал хэлмээр санагдаж байна. Би ингэдэг байсан аахгүй юу? Ингээл заримдаа нэг хагас бүтэн сайнд өглөөс ирэхэд сэтгэл амир одоо гэгэлтсэнтэй эсвэл цаг агаар амир гой мой байх юм бол шууд өглөөс ирэнгүүтлээ найзууд руугаа залгаал за өнөөдөр яах юм тэрэлж явах юм уу ч гэдэг юм те. Ингэж шууд өглөөний нь яриад тохирол тэгэл 1-2 цагийн дараа машиндаа суугаад гараал явж мовчдөг. Ийм гинтийн адал явдалтай аяллууд, үйл явдлууд бол зөндөө болдог. Энэ болгоно нь амьдралыг айгүй тийм амттай болгож идэг, сонирхолтой болгож идэг юм шиг надад санагдсан. Тэгээд тухайн үедээ ч би яг энийг нэг тийм чухал зүйл гэж боддоггүй байсан боловч одоо яг Австралид ийм юмгүйгээр амьдраад ирэхээр хүүшээ миний хуучин тэр чинь айгүй гоё байсан юм биш үү гэж одоо тэрнийгээ би айгүй санагалцаад өгүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр Монгол руу буцах нэг шалтгаан нь амьдрал тэнд айгүй баялаг, буцалсан, сонирхолтой учраас би Монгол руу буцмаар байна. За дараагийн нэг шалтгаан бол хэрвээ би Монгол руу буцах юм бол тэнд айгүй тийм сэтгэл амар тайван амьдарч чадна ах гэж бодож байна. Австрали яадаг вэ гэхэлэр бүх юмнууд яг ингээд 7 хоногор ингээд төлөгддөг. Түрээсээ ч 7 хоногор төлөвсдөө, цалингааш 7 хоногор авчдаг. Тэгэнгүүт бүх дарамт ингээд амар хурдан шууд ингээд нэг сэрсэн чинь нэгтэх болол ингээд амьдрал амар хурдан өрөөд байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд дээрээс нэгэ 7 хоног болгон ямар нэг төлбөр төлдөг учраас ердөөсөө ингээд өвдөх хэрэггүй ч юм уу тэгж амьдардаг. Хэрвээ энэ 7 хоногт би ямар нэгэн байдлаар одоо ингээд өвдөөд ч юм уу эсвэл ажиллаа хийж чадахгүй болчлоо гэж бодоход эх 7 хоногийн түрээс яах вүлээ энэ төр гэл амар их дарамтууд ингэж толгоон дээр бууж ирж байдаг. Энэ болгон чинь айгүй стресс энийг өсөн сэтгэл амар биш байгаад байгаа юм л та. Дээрээс нь энэ чинь бид нар мэдээж гадаад иргэд учраас визтэй амьдрах хэвээр. Виз гэдэг чинь бас хүнийг айгүй стресс үүсгэлдэг нэг зүйл юм байлээ шүү дээ. За миний визний хугацаа тэдэнд дуусна. Одоо тэгэхээр нь яах вүлээ? Дараа нь ямар виз мэдүүлэх вүлээ? Хэрвээ виз цуцлагдчихвал яах вэ? Хэрвээ виз гарахгүй бол яах вэ? Энэ төр гэл жумаа асуудал байдгийн байлээ. Ер нь Австралид байгаа бид хэд чинь ингээл визний хооронд л амьдарч штэ. Тэгэхээр энэ нь ч гэсэн өөрөө айгүй их стресстэй байгаа байхгүй юу? Тийм учраас хэрвээ Монголдо очих юм бол за би визээ яана, за 7 хоногийн төлбөр гараад ирлээ, тэрийгээ яана ч гэдэг юм уу те. Энэ дарамтууд одоо стрессүүд нь айгүй багасаад би тэнд айгүй сэтгэл амар амьдрахын юм шиг надад санагдаж байна. За Монгол буцах 6 дахь шалтгаан бол амьдрал Монголд арай илүү тохтой тухтай байх юм шиг надад санагдаж байна. Яагаад вэ гэхлээр Австралид байдаг ер нь миний мэдхээр дийлэнх монголчууд маань бүгдээрээ байр түрээсэлж амьдарч байгаа. Тэгэнгүүт энд чинь байр түрээслэх нь бүр үнэн лайтай байдаг байхгүй юу? Дээрээс нь амьдарч байгаа байрандаа яг ингээд өөрийн байр шигээ байх боломжгүй. Бид нар одоо жишээ нь ингээд зүгээр энэ ханан дээр нэг нүх гаргачлаа гэж бодъё л та. Тэгэнгүүт нүхтэй тэр нүхээ яг ингээд анх ямар байсан шиг амар гоё өөсөвгөө болгоод дарж өгч мөгж тэгжээж явах хэрэгтэй юм билээ. Яг үндэ гэхдээ би Монголд
байр түрээсэлж үзэж байгаагүй болохоор бас тийм байдаг хэсгийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ би байр түрээслүүлж исэн. Манай өмнөх түрээслэгч нар бол дандаа манай байрыг өстө энэ тийм нөгөө амар цоолол нүхүлтэйгэл явчихсан. Би юу ч хэлдэггүй л байсан. Тэгэхээр Монголд бол энэ харьцангуй амар байдаг болов уу гэж бодож байна. Дээрээс нь хэрвээ би Монгол буцах юм бол одоо өөрийн гэсэн байр байна. Тэр байраа би яаж л дураараа засаж одоо цоолох үедээ цоолоо тий юмыг өөрчилж болно шүү дээ. Гэтэл энд чинь хүний байр, түрээсийн байр учраас ердөөсөө тийм боломж байхгүй. Нэг өсөндөө бараг ингээл энд ханан дээрээ нүх гаргах ч ирэхгүй амьдарч байгаа байхгүй юу. Тийм болохоор би Монголд очих юм бол өөрийнхөө жинхэнэ хүсснээрээ тий дураараа гэр орондоо байгаад үнтэй тийм зузаан матраасаа аваад айгүй гоё тав тухтай унтаж амрах юм шиг надад санагдчихээн. За дараагийн нэг шалтгаан бол би Монголд өөрийгөө хин нэгэн гэж мэдэрдэг. Гэхдээ би өөрийгөө Австралид хинч биш гэж мэдэрдэг. Энэ яг ямар утгаараа хэлж ийнэ вэ гэхэлэр Монголд би чинь ингээд айгүй эрэлт хэрэгцээтэй хүн байсан юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Миний утас ер нь бол байнгын л дуурж идэв. Хүн болгон над руу залгаад за хүн болгон ч гэжтэй. Миний мэддэг таньдаг хүмүүс над руу залгаал те. Эрка энийг ингэчлээ яах вэ? Энд тэгчлээ яах вэ? Энэ дээр таньдаг хүн байна уу? Эсвэл энийг яадаг юм бол чи ингэж нэг туслаач энэ төр гэл би чинь айгүй эрэлт хэрэгцээтэй хүн байлаа штэ. Гэтэл Австралид ирээд эхний 7 хоног миний утас бүр нэгч дуураагүй. Тэгээд тэр надад бүр амар сонир өдрөж төрүүлж байсан. Тэгээ би шууд боддог байхгүй юу. Хөөе би чинь ингээд хинч хэрэггүй хүн болчихж байгаа юм уу? Би өөр нь ийм хүнд хэрэггүй хүн байсан юм уу? Ер нь би чинь Австралид ирээд хэн болчихоо гэд нэг хүрэлцэх нэг бичлэг явуулсан шүү дээ. Би Австралид байхдаа хүрэлцэх гэдэг хүнтэй ярилцлаа. Би өөртөө 22 жил яриаг юм байна энэ төргээ бичлэг явуулсан. Яа тэр шиг тийм юм болдгийм бэлээ. Тэгээд яг өмнө нь би өөрийгөө ингээ бүгдийг чаддаг. Би бүгдийг болгоно хүнээс тусламж гоохгүй амьдрч чадна ч гэдэг юм уу те. Нэг тийм омглон эготой хүн байсан байж магадгүй. Гэтэл Австралид ирснээрээ тэр эго маань дарагдаад ер нь бол би хин ч юм биш те гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхэлсэн байхгүй юу. Гэхдээ би өмнө нь хүрээлэлтэй, нийгэмдээ, одоо гэр бүлтэй, найз нөхдийнхөө дунд айгүй тийм оролцоотой хүн байлаа штэ. Тэгэнгүүт тэрнийг одоо баг зэргийн өгүүлдэг. Тэр нь гэхдээ буцаад би эготой болно ч гэдэг юм уу. Би бүгдийг чаддаг болно гэдэг утгаараа биш. Хүн чинь угаасаа нийгмийн амьтан, би нийгэмдээ хэрэгтэй хүн юм байна шүү. Энэ нийгэмд би хэрэгтэй шүү гэдэг мэдрэмж авах хэрэгцээтэй байдаг штэ. Хүний одоо суур хэрэгцээнүүдийн нэг хэсэг гэж явдаг. Тэр хэрэгцээгээ хангахын тулд би бас Монгол явмаар байна. За 8 дахь шалтгаан бол шалтгаан гэхээсээ илүүтэйгээр зүгээр ганцхан л үг хэлчихье. Монголч нь миний эх орон шүү дээ тий. Ер нь бол гадаадд байвал хизээч би Монголдо байгаа шигэ тийм мэдрэмж бол авахгүй. Ягаад гэхээр энэ чинь миний эх орон биш. Би төрж өсөөгүй. Тухайн одоо хэл соёлыг 100% нэвт шувт мэдгүй. Гэтэл би Монгол бүх юмыг мэдэнтэй. Хэрвээ би Монгол буцаад очих юм бол хинтээч юу ч яриад дурын ингээд сэдвэрээ ярилцсан эсвэл нэг дурын одоо жоок хэлсэн тэрийг хин нэг ойлгох байхгүй юу. Гэтэл Австрал би одоо оюун эрдний талаар нэг инээдтэй юм Австрал хүнд хэллээ гэхэд хин ойлгож намайг гэдэг юм бэ те. Гэтэл тэр оюун эрдний зарим юмнууд миний хувьд бол амар инээдтэй байгаад байдаг. Гэтэл Австрал тэрийг хинч ойлгохгүй байхгүй юу. Гэх мэтчлийн ингээд соёлын, өссөн орчны, хэлний гэх мэт ялгаатай зүйлсүүд бол зөндөө байгаа. Яг өөртөөгөө ижилхэн ийм соёлтой, хэлтэй одоо үнэт зүйлтэй хүмүүстэй нэг газар би байх юм бол тэнд би хамгийн амар амгалан сэтгэл амар байх юм шиг надад санагдаж байна. Тийм учраас ер нь бол эх орондоо очимоор байна гэдэг утгаараа дараачийн нэг шалтгаанаа ингэж гаргаж ирлээ. За миний хамгийн сүүлийн Монгол явах шалтгаан бол гэр бүл зохиох гэдэг нэг тийм асуудал гэх юм уу сэдв байна. Яагаад вэ гэхээр би саяхан 30 хүрлээ. Одоо чинь нөхөртэй болоод хүүхэдтэй болоод гэр бүл зохиох насан дээрээ ирчихлээ гэж бодож байгаа байхгүй юу. Тийм учраас гэр бүл зохиохын тулд Монгол явсан нь зөв юм болов уу гэж бас бодоод идгийн. Яагаад тэгэхээр Австрал буюу одоо гадаадд байвал өөрийнхөө насны Монгол эрэгтэй хүнийг олох магадлал чинь айгүй бага штэ. За зүгээр жишээ тоо яриа. Би Австралийн Брисбен хотод амьдардаг. Энд нэг макста үсрээл 4,000 монгол агаах. Тэгэнгүүт тэр 4,000 монголын дийлэнх нь гэр бүлээрээ байдаг. Тэгэнгүүт нэг цөөн хідэн тооны хүмүүс үлдэж байгааз тэр хүмүүсийн хідэн эрэгтэй байх уу те. Тэр эрэгтэй хүмүүс дундаас хідэн миний насных байх уу. Тэр миний насны хүмүүс дундаас хідэн одоо бид хоёр бие биенийхээ шалгуурыг давдаг ч гэх юм уу те.
энийг нэхийг хүсдэг хүн нь байх вэ гэдэг магадлал чинь амар цөөхөн. Гэтэл энэ их олонлог буюу одоо энэ тооч нь хэрвээ Монголд очих юм бол хэд дахин ихсэн шүү дээ. Яагаад гэвэл Монголд чинь 3,500,000 хүн байна. Гэтэл энд 4,000 хүн байна. Тэгэхээр би гэр бүл зохиох магадлалаа ихсгэхийн тулд нэг ёсондоо Монгол явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо ирээдүйн хань ижлээ нөхрөө олж учрахын тулд Монгол явах нь бас нэг бодлын зөв юм шиг надад санагдчихэ. За ингээд би нийт 9 шалтгаан өөрийнхөө зүгээс бичсэн байна. Энэ 9 шалтгаан бол яг миний нүдээр буюу одоо сингл хүний нүдээр гаргаж ирсэн жагсаалт шүү дээ. Хэрвээ гэр бүлтэй хүн байх юм бол арай ондоо жагсаалтууд гаргаж ирэх байх гэж бодож байна. Яг түрүүн хэлсэнчлэн хүүхдээ яах вэ? Хүүхэдтэй болвол яах вэ? Хүүхдээ яаж эрүүл саруул байлгах вэ? Яаж сайн боловсрол эзэмшүүлэх үү гэх мэтчлэн зөндөө олон шалтгаан энэ дээр нэмэгдэн байх. Миний одоо зарим нэгэн шалтгаанууд гэр бүлтэй хүмүүс хэрэггүй учраас хасагдах байх гэж бодож байна. Хэрвээ та гадаадад байдаг хүн бол таны Монгол буцах шалтгаанууд чинь юу байдаг вэ? Миний одоо дуртайгүй ямар шалтгаан байна? Харин эсвэргээрээ хэрвээ та Монголд байдаг бол Монголын яг юу нь одоогоор ингээд айгүй сайхан байна. Гадаадад байдаг монголчууд маань яагаад одоо Монголдоо эх орондоо очих ёстой вэ гэдэг шалтгаануудыг миний бичлэгийн доор комент болгоод үлдээгээрэй гэж хүсэж байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.